Баасан гарагийн Score News мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Бид NBA өнөөдөр болонгаа хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр студид идэр уган орж ирсэн байна. Өнөөдөр NBA-гийн талбай дээр хичнээн тоглолт явагдав. Ер нь NBA-гийн эргэн тойронд сонь сайхан юу байна? За өнөөдөр бид нар NBA-ийнхаа тоглолтыг спорт боксоор үзүүлэг байгаа. Ягаад гэвэл NBA-д маань ердөө хоёрхан тоглолт явагдсан. Энэ хоёр тоглолт нь Америкт бол TNT телевизээр орон дээр гарсан тоглолт байгаа. Тэгээд энэ хоёр тоглолт нь хоёулаа Eastern Conference болон Western Conference бүстэй бас үр дүнг бас нэлээд одоо хөлөөлж өөрчлөх хэмжээний ийм тоглолтууд болсон л доо. Тэгээд өнөөдөр бас хоёр тоглолтын тухай тавханд мэдээлэл хүрэхээс гадна замун NBA 90 төрөнд болж байгаа бас товчхон мэдээллүүдийг бас хүргэх болон зарим маргааш нөгөөдөр бас босос өглөө үзээр мөн спорт боксер ямар тоглолтуудыг тавханд хүлээж авах гэдэг мэдээллийг үлдэжтэй хүргэх болон тэгээд манай өнөөдөр болон ивэнтгчээр MC Coca-Cola Sprite брэнд замун Skytel компани Dior брэнд хамтран ажиллагдгийг дахин сануулъя. За ингээд өнөөдрийн эхний тоглолт руу оръё гэж бодож байна. Orlando Magic Chicago Bulls багуудын тоглолт United Center-т явагдсан байгаа. За ер нь бол 3 дугаар сарын 15-нд NBA-гийн солилцооны цан хаагдж байгаа холбогдлуудаар бас Dwight Howard-ийн солилцооны асуудал яригдж байгаа. За энэ дунд нь Chicago Bulls түүнийг авах уугүй юу гэдэг хүртэл яригдж байгаа. Өнөөдрийн тоглолт бол нэлээд сонирхолтой болж өндөрлөсөн. Chicago-гийн талбай дээр Dwight Howard багаа тэргүүлэн ирсэн. За Jason Richardson-ы холын зан шийдэлт амжилттай бол тоглолтын 1-р үеэс Orlando Magic илт илүүргэж эхэлж байгааг харж байна. 33-20 Dwight Howard offensive rebound-ыг авч буцааж slam dunk хийснээр 15 онооны зөрүүтэй очиж байна. За энэ 15 оноо бол 2 дугаар өдөр бүр илүүрхэж эхэлсэн. 16 онооны зөрүүтэй байна. Алдаатай энэхүү шийдэлтийг хийснээр мөн одоо тухайн шийдэлтүүдийн тоонууд Dwight Howard-ийн тоглолтоор гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Тэр нийтдээ 29 он 18 санаа цөмгөө тоглолтыг хийсэн байгаа. За ингээд Chicago Bulls эргэн ирэлтийг хийх гэж хичээсэн. MVP Derrick Rose-ийн оролт амжилттай болж байна. Онооны зөрүү багассаар. За ингээд 2 дугаар үеийн төгсгөл Derrick Rose энэхүү холын зан шийдэлтийг амжилттай гүйцэтгснээр ердөө 5 онооны зөрүүтэйгээр эхний хагас өндөрлсөн юм. За ингээ Orlando Magic бас л асуудалд орох уугүй юу гэдэг нь тоглолтын 2 дугаар үеэс харагдсан. Ингээ 2 дугаар үеийн та бүхэндээ хэсгээс харуулъя. Ингээ Orlando Magic-ийн хамгаалалт 2 дугаар хагаст бол ямар ч сайн эхэлсэн гэж хэлэхэд болно. Jameer Nelson-ы дамжуулалтаар мөн Dwight Howard-ийн оролт 19 удаа довтсныхаа 11-ийг амжилтаар болгож маш өндөр хөвдөд довтсон байгаа. D-Rose-ийн дамжуулалтаар Carlos Boozer хоошоо үтэрсэн шийдэлтийг хийсэн. Бүүзрийн хувьд өнөөдөр удирдлагын хамгийн сайн тоглолтыг үзүүлж 26 оноо авч багаа тэргүүлсэн бол Derrick Rose ердөө 17 оноог авсан байгаа. За Jason Richardson харин өнөөдөр холын зан шийдэлтийг 4 удаа амжилттай гүйцэтгэж нийт 18 оноог авсан. Харамсалтай тоглолтын 4-р үеэр маш эвгүй одоо хэмжил бэртлийг авч салбааг өргөсөн байгаа. Derrick Rose-ийн хууралтаар маш гоё оролт орж байгаа та бүхэн харж байна. Derrick Rose 9 ассистийг мөн баяхандаа өгсөн байгаа. Ингээд 2 онооны зөрүүтэй болсон байсан. Orlando Magic-ээс Jameer Nelson дамжуулалтаар Joakim Noah өнөөдөр Howard-ыг зогсоож чадаагүй маа яасан ч хэцүү байсан ойлгомжтой тоглолтоос харагдаж байсан. За ингээ Bulls-ийн хамгаалалт сайжирсан байсан гэвч тоглолт дуусах мөчөд энэхүү холын зайн шийдэлтийг Magic-ийн амжилттай гүйцэтгснээр өдрийн тоглолтод Chicago Bulls-ийг талбай дээр нь Orlando Magic буулга авсан. За Chicago Bulls-ийн тоглолтод эрэхтэй сүүлийнхаа 7-8 тоглолт дараа л хожигдсон байсан. Өдрийн хамгийн сайн амжилт авчихсан баг. Ингээд Orlando Magic хожсон байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бас Dwight Howard-ыг Orlando-д үлдээх нэг алхам болсон болов гэж бодож байна л да. Chicago Bulls магадгүй 12 хожигдсан байсан байж магадгүй юм. Нилээд олон ялтын цувралтай байсан. Хайм дараалж ямар ч энэ үлрэлийг талбайд хэл та. Тий өөрийнхөө талбай дээр ярьсан. Тэгээд ямар ч энэ үлрэлийг хамгийн шилдэг амжилттай явж байсан л да Chicago Bulls-ийн хувьд. За тэгэхээр NBA-гийн эргэн тойронд бас нэгэн олонний сорилтыг татж байгаа мэдээлэл гэх юм бол 3 дугаар сарын 15-нд солилцооны цонх хаагдах гэж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор багууд нэлээд хөдөлгөөнд орж байна шүү дээ. Eastern Conference-с эхлэе гэж бодож байна. Энд чинь нэг тоглогч онцлог хэрэгтэй байгаа. Rashid Wallace гэдэг тоглогчийг та бүхэн сайн мэдж байгаа бол өнгөрсөн жилиг тэрээр бол нэгч тоглолт тоглоогүйгээр нэгөөсөнд амралтын байдалтай өрнжөөсөн. За тэрний өмнөх жил бол Boston Celtics багтаас нэг жилийн өнгөрсөн та бүхэн санаж байгаа. За Rashid Wallace маань өөр 2004 онд Detroit Pistons аваар авч ирсэн Miami Heat-д ямар ч бэлтгэл хийж өөрийнхөө эрүүл мэндийг шалгуулсан байгаа. Өнгөрсөн 7 хоногт. За тэгэхээр ерөнхийдөө Rashid Wallace бол Miami Heat багтаа ахмад тоглогчийн буюу хамгийн хямдхан цалинтай гэрээг хийх магадлал маш өндөр байна. За гэхдээ тэд бол гэрээг хийхдээ ямар ч 7 хоногийн 3 дугаар сарын 15 буюу солилцооны цон хаагснаас хойш хийх болов гэж бодож байна. Солилцооны цон хаагтаас өмнөөс Майамигийн ямар солилцооны амиа хийгээс хамаарч үж одоо Rashid-ыг авах уугүй юу гэж шийднэ. Хэрвээ Rashid Майамид очих юм бол туршлагатай тоглогч нэгээр нэмэгдэж гин гэсэн үг. Дээрээс нь Joel Anthony шиг довтлоогүй тоглож байснаас Rashid шиг довтлоотой тоглож байсан дээр болоо да. Тийм учраас Майамиг бол нэлээд бүрэлдэхүүн чангарах магадлалтай байна л да. NBA-гийн солилцооны цонх хаагдахтай зэрэгцээд хэд хэдэн бас rumor гэж ярьдаг тийм ээ. Таамаглалууд бас явагдаж байгаа. Тэгэхээр энэ эдгээр мэдээллүүдийг бид та бүхэнд үргэлжлүүлэн хүргэсээр болно.
Монголд NBA-г аль бие ёсоор шууд дамжуулахад бидэнд ивент хийчээр ажиллаж байгаа. Sky компани D20 брэнд. MCS Coca-Cola компани Sprite брендийн хамт олондоо бас баярлалаа гэж хэлэхэд зүйтэй болов. Ингээд хэсэг зар сурчлагын дараа эргээд уулзцгаая. Sprite. Ирч хүчний дэсрэлт. Агуй хялалт амжилтууд хаан сэргэлдэг. Бидний хүсэл мөрөөдлөөс бидний зорилгоо тэмүүлээс бидний итгэл найдвараас бидний баяр хөөр аз жаргалтай хүчүүдээс эхэлдэг. Таны цэнгэлсэн амжилтын бүхэ карбурын 5% нь Монголын тэмэрчдийн бэлтгэл сургуультанд зарцуулдаг. Амжилтууд хамтдаа тэмүүлэх Sky компани. Сингсэн амт бага хэмжээний эрдэс цангаа тайлах хувьдас. Бусдаас илүү эрч хүчтэй, цогцлог, эрүүл чирэг идэвхтэй амьдралын хэв маяг шинэ Bonaqua 3000. Та амтлаад үзээрэй. Цангаа тайлах хувьдас нь үнэхээр гайхалтай. Bonaqua 3000. Илчлэг багтай, нэмэгний амттай ус. Coca-Cola компани бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэв. Баасан гарагийн NBA Today болон үргэлжилж байна. Одоо үргэлжлүүлээд Western Conference руу гарах уу? За Western Conference-д бол тулаан нэлээд ширүү явагдаж байгаа. Оглох хүмүүс Thunder-ыг ямар ч бусдаас нэлээд хол тасархаад тэргүүлэхийг хичээж байгаа. За араас нэг ч олон богод байгаа. За харин өнөөдрийн хоёр дахь тоглолт юу байсан бэ гэвэл Dallas Mavericks Phoenix Suns богдын тоглолт байсан юм аа. Steve Nash, Jason Kidd нарын тулаан за мөн Steve Nash хуучин баяхаа эсрэг хуучин багийн Dirk Nowitzki эсрэг хийсэн тоглолт нэлээд сонирхолтой анхаарлын төвд байсан ойлгомжтой. За ингээ Phoenix-ийн талбай дээр үлсэн тоглолтын 1-р рейс авах харж байна. 15-13 байхад Steve Nash энэхүү гой солоогоорын оролтыг хийж орны ярцаг багтаа илэрхүүлж байна. За ингээ Dallas харин тэр дор нь хариуг нь барихаар шийдсэн Lamar Odom удаан хүлээлгсэн сайн тоглолтоо өнөөдөр ямарчсан гаргаж сэлгэнээс гарч 15 оног тэрээр авсан байгаа. За ингээ тоглолтын эхний үеэс Steve Nash-ийн ортой амжилтууд амжилттай болж байгаа харж байна. Marcin Gortat өнөөдөр 16 оноо 12 самраас өмнө хийж ээлжид нэгэнд дабл-даблыгаа хийсэн байгаа. За ингээд тоглолтын 2 дугаар үеэс тавх харж байна. Vince Carter мөн хуучин баяхаа тоглож байгаа. Тэр Vince Carter SG-ийн байрлал гараанд гарч 18 оног авсан 21 удаа довтлсон энэ үлрэлийн түүний хамгийн олон довтлсон тоглолт болсон юм аа. За ахмад тоглож Jason Kidd 12 оног авсан. За төдийлөн олон минутыг тоглохгүй байгаа ч гэсэн Rodrigo Hobog Франц залуу маань сэлгэнээс нэг олон минутыг тоглож байгаа. Jason Kidd-ийн маш гоё дамжуулалтаар Odom-ийн хийсэн slam dunk-ыг тавх хаарлаа. За Odom-ыг бол баг хөгжлийн лигэр хүртэл явуулна гэж ирсэн яриа хүртэл гарч ирсэн. Та тэрнээс хойшхынхүү хоёр дахь тоглолтод амжилттай хийсэн байгаа. Jared Dudley-гийн дундын шийдэл амжилттай болж тэрээр бага тэргүүлж 18 оног авсан. За мөн блок шотыг бас идэвхтэй байж хамгаалтан дээр сайн байсан юм аа. Ингээ тоглолтын 3 дуурын төгсгөл мөчийг тавх харж байна. Jared Dudley Rodrigo Boboгийн дээрээс 2 оног амархан авч байна. Ингээд Phoenix Suns 8 оноо нөлөөтэй болсон. Shannon Brown-ийн гоё slam dunk 10 онооны зөрүүтэй болгосон байгаа тоглолтыг. Зарим энэхүү slam dunk өнөөдрийн шилдэг 5 маань хэдэд орсон бэ гэдэг тавхан хэлтгэн ормын дараа хараарай. Jason Kidd тэр доор нь хариуг нь барьж чадсан 96-90 болсон байгаа. За ингээд 6 онооны зөрүүгтэд сүүлийн 1 минутанд арилгахаар хичээсэн. Nowitzki-гийн дундын шийдэлт амжилттай болж 4 оноо болж багассан 1 минутын хугацаа үлдсэн. За ингээд 29 секунд амжилттай хамгаалаад бөмбөгийг эргүүлж авч чадсан. Nowitzki мөн 2 оноо ингээ 96-94 болж чадсан. 25 секундэд юу болох вэ? Бүгдээ харцгаа алдаа гаргаж 2.5 секундэд дутуу Rodrigo Boboa дундын зайнаа шидсэн шийдэлтэн амжилтгүй болсноор энэ тоглолтын талбайн гэзэд Phoenix Suns ялтыг байгуулсан юм аа. За Rodrigo Boboгийн хувьд бол саний шийдэлтийг алдсан ч гэсэн сүүлийн үед бол маш сайн тоглож байгаа. Jason Kidd-ийг нь оруулж гарч ирж байгаа. Тэгээд тэр утгаараа маш сайн тоглолт үзүүлж байгаа маа. За тэгэхээр Western Conference руу нэгэнд орсон учраас нэлээд асуудалтай баг Western Conference нэг байгаа. Энэ багийн талаар. Los Angeles Lakers багийн за одоо өчигдөр хийсэн тоглолтод хэрхэн хожигсныг таах санаж байгаа боломжтой. Detroit Pistons өмнөх тоглолтод хожигдсон. За өчигдөр бол харин Washington Wizards 21 оноогоор хожиж яваад тоглолтын төгсгөлд оноог бариулж хожигдсон байгаа. За энэ тоглолтын дараа Lakers-ийн асуудал эргэж дэгдэж ирсэн дээ.
одоо юу гэдэг нэг тоглогчид асууж хоорондоо учраа болохгүй байдал. За энэ хоёр нэгэн шинэ мэдээлэл гарсан. Pau Gasol Испаний нэгэн радиод ярьслага өгсөн байгаа. Испани хэлээрээ. За Испани хэлээс нь тэрийг англи хэл рүү орчуулад англиас нь монгол руу орчуулах юм бол тэрэн дээр Pau Gasol юу гэсэн бэ гэхлээр ерөнхийдөө өөрсдөө багийг бол нэлээд шүүмжилсэн. За амиа тоглолттой байна гэж шүүмжилсэн. Тэр утгаараа бас багийнхаа ахлагч Kobe Bryant-ыг шүүмжлээд авч байгаа юм болоо да. Яг Pau Gasol-ны хэлсэн үг нь гэхээр манай багт төвлөрөлт гэж алга дэндүү одоо муухайгаар хэлэх юм бол хошгирсон байна. Тодорхой хэмжээний амиа тоглолтыг бид үзүүлж байна. Би бол тийм хүн биш, амиа тоглогч биш. Бид нар бөмбөгийг сайн шилжүүлж тоглох хэрэгтэй. Бид нар бас багийнхаа тоглолтыг илүү харах хэрэгтэй. Ягаад гэвэл бид нар хангалттай сайн тоглогч би гэдэг зүйлийг Pau Gasol хэлсэн байгаамаа. Тэгэхээр үүнээс шалтгаалаад дараагийн тоглолт ямар болох вэ гэдэг нь нэлээд хүмүүсийн одоо анхаарал дур байна их үү дээ. Тэр ерөөхдөө чимээгүй өгдөг Pau Gasol ийм зүйлийг хэлж байна. За мөн эх 7 хоногт бас солилцооны цан хаагдчихж байгаа. Тэгээ Pau Gasol-ыг солих уугүй юу, Dwight Howard-ыг солих уугүй юу гэдэг юм уу. Олон асуудал энэ хоёроос урах учраас нэлээд их асуудалтай л үе Lakers-ийн үед дахиад иргээд ирлээ. Тэгээ ялангуяа Wizards хожигдол бол хитрхээ том хожигдол байсан. 21 оноор хожиж яваад хожигдно гэдэг. Тэгээ хамгийн гол нь энэ тоглолтын шийдвэрлэх 4-р үедэр чинь Kobe Bryant 10 шидэж ердөө ганцхан амжилттай болгосон юм байна гэж санагдаж байна. Тэр бол одоо бүрч том асуудал байсан байгаа. За яг энэтэй холбогдуулаад маргааш бид нар ямар хоёр тоглолтыг эхлээд хагас өдөр нь дараа нь бүс өдөр нь босоо өдөр үзүүлэх тавнууд харуулж бодож байна. За эдгээр тоглолтуудыг бид нар бол үзүүлэхээр төвлөрсөн байсан. Dallas Mavericks Sacramento Kings 10:30-аас маргааш. Харин нөгөөдөр Utah Jazz Chicago Bulls багийн тоглолт байсан байгаа. За би ягаад байсан гэж яриад байгаа вэ гэхлээр өнөөдрийн энэ одоо сүүлийн үед явж байгаа энэ Lakers-тэй холбоотой асуудлаас болоод бид нар бас спорт бокс руу болохоор Minnesota Timberwolves Lakers багийн тоглолт үзүүлэх байсан. За NBA-д бас тусгай хүслийг одоогийн байдлаар тавьчихсан байгаа. Тийм учраас 5 маргааш 9 цагаас босос өгдөл үзээр Lakers Minnesota-гийн тоглолтыг үзэж магадгүй юм шүү. Тэгэхээр үзэгчд бол магадгүй тэр тоглолтыг илүү үзье хүсэж байгаа болов гэж бодож байна. За харин Dallas Sacramento-гийн тоглолтыг спорт бокс руу бид нар одоо солих ийм хүслийг NBA-д тавьчихад байгаа. За бараг өнөө өшөндөө бид нар хариуг авах болов гэж бодож байна. Цагийн зөрүүний шалтгаанаас болоод. Тийм учраас та бүхэн өглөө маргааш 10:30 минутад юу ч гэсэн өглөө 9 цагт босоод босос өглөө үзэх юм бол Lakers Minnesota гэдэг Ricky Rubio Lakers эсрэг ямар тоглолт хийх вэ? Нэлээд гоё тоглолт явагдахыг үзэх боломжтой болж байгаа маа. Хөө тоглолтоо спорт бокс суугаар бол мөн давхар гарах байгаа. Тэгэхээр ямар ч байсан 9 цагаас босоод боловсрал дээр эсвэл спорт бокс дээр энэхүү тоглолтыг аль нэгээр нь ямар ч үзэн. Ямар ч лээсэн үзэх болцоотой юм байна. Ингээд өнөөдрийн шилдэг 5 руу гарах уу? За тэгээ өнөөдрийн шилдэг 5 нэлээд сонирхолтой 5 байгаа. Энийг юу болох юм хэлээ харцгаая. За ингээд шилдэг 5 юм байна. 5 дугаар баринд. За өнөөдөр чинь 2хан тоглолт болсон учраас бас нэг их гоё үзүүлбэрөө сонгохдохгүй байсан. Тэгтээ Кидийн гоё дамжуулалтаар Lamar Odom-ийн хийсэн энэхүү Slam Dunk орсон байна. Тэгээд Odom-ыг бол энэ тоглолтын их нэлээд удаан үлээсэн гэдгийг би альтернатив хэлсэн. 15 оноос илгээс гарч авсан. 22 минут болсон байгаа. Тэгээд за харин шилдэг 10-ын 4-р байранд Chicago Bulls-ийн тоглолтын үеэр Jameer Nelson-ийн дамжуулалтаар гайхалтай Elliott Joakim Noah хүн гэж тоолгүй хийсэн тоглолт оржээ. Dwight Howard-ийн Showtime байлаа. за тоглолтын шилдэг 5-ын 3 дугаар байранд юу орсон юм бол харцгаая. За мөн л Orlando Magic Chicago-гийн тоглолтын үеэр Dwight Howard Omer Ashik-аас алдааг аваад алдсан бөмбөг агаар дээр буцаагаад хийсэн тоглолт оржээ. Өнөөдөр Howard үнэхээр зогсоо гаргахгүйсэн 29 оноо 18 самраас өмнө бол. За мөн чөлөө чидэлтийг ч өндөр хөвтөж идсэн байгаа тэрээр. За харин шилдэг 5-ын 2 дугаар байр. Jameer Nelson тоглолтын 2 дугаар үеийн цаг дуусах мөчтөө зэрэгцэн шичин Derrick Rose-ийн buzzer shot. За энэ buzzer shot бол тоглолтыг бараг өөрчлөх хэмжээнийх байсан. Яа тэгэхээр эхний хагасд бол бараг 20 доноор хожиж ирсэн. За 2 дугаар үеийн төгсгөлд энэхүү шийдлийг ердөө 5 хоононы зөрүүтэй болгож ойртуулсан байгаа. За ингээ өнөөдрийн хамгийн шилдэг довтлогоо хэн үзүүлсэн байдгийг харцгаая. За энэ бол Альтруны бидний харсан Channing Frye-гийн шийдэлд алдсан Shannon Brown маш гоё буцааж тогсон Slam Dunk өнөөдрийн хамгийн шилдэг үзүүлбэрээр орсон байна үзэгчтэй. За ингээд хамтас үзэгчтэй бүгдэнд нь баярлалаа. Энэ би өнөөдрийн хөө өндөрлөж байна. Тэгээд манай шүлдөө хэдүүлээ 9 цагаас Lakers Minnesota-гийн тоглолтоор эргээд уулзцгаая. Хамтас үзэгчтэй бүгдэнд нь баярлалаа. Баяр таа.